Жавхлан гишүүний микрофоныг нээе. За. Бангорын дарга эрхэм гишүүдээ. Монгол улсын засгийн газраас 2026 оны 5 сарын 26-ны өдөр Монгол улсын хурал дөрвөн мэдүүлсэн ашиглалтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хам дөрвөн мэдүүлсэн хуулийн төслийн хилцэх хэсэг илцүүлгийг 2026 оны 6 сарын 11-ний өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлсэн шийдвэрлэж хилцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын орон шилжүүлсэн. За ингээд ажлын хилцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдсан. Ингээд ажлын хэсэгт нийт 11 гишүүн ажилласан. За ажлын хэсгийн ахлагчаар улсын хурлын гишүүн Болдын Жавхлан миний бие. За ажлын хэсгийн гишүүдэд улсын хурлын гишүүд Батбаяр, Батуулд, Батнайрамд, Наранбаатар, Туван, Ундраа, Уянга, Мөнгөсоёл, Өөрөнтөе, Эрдэнэмөрөн нар ажиллаж байна. За ажлын хэсэг нийт 2 удаа хуралдаж 1 удаа мэдээлэл сонсож цуглацгаалаа. За хуулийн төсөлтөд холбогдуулан ажлын хэсэгт улсын хурлын гишүүдээс нийт 50 зарчмын зөрүүтэй санал ирүүлсэн бөгөөд ажлын хэсэг 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж дээрх зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, за тайлбар сонсож, за дэд ажлын хэсгийг ажилуулж, за 41 зарчмын зөрүүтэй саналыг байнгын орооны хуралдаанаар хэлэлцүүлж санал хураалгах нь зүйтэй гэд бэлдээд ирлээ. За ажлын хэсэг танилцуулагдсан улсын хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 9 саналыг байнгын орооны хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзлээ. Байнгын орооны эрхэм гишүүдээ ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хам дөрвөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хилцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолуудыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.